Powered by Airplane. Аяли хөгжи. За ингээ баскетбол Kardashian-ийн цоо шинхэн дугаар ихлээр бэлэн болоод байна. Тэгээ мэдээж бидэндээ хамтан ажилладаг. Сэн 4.3-тай. Хамгийн зөөлөө. Яаж бичлэг үтгэлээ л да. Саахан хүүтэндээ. Чи энийг яриад байгаа юм уу? Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зөө. Гампасуула бэбэш нэргөө бохор мөг тоол нэгтэн миний гар хэрэгөө зарлаг хэрэггүй. Эйё, за юу яцхан залуусаа ингээ баскетбол Kardashian season 2-ын episode 20 гэхэд бэлэн болоод байна. Powered by Airplane аяллаа хөгжүүрээр тавьдаг байгаа. За тэгээд энэ л нэг бас ярих юм нэлээ ихтэй л болж өнгөрлөө. Хэдүүл ихнээс шууд орцгоё. Ихэд бол сүүлийн нэг үед 3 дахь ихсээс хойш Эбс бол бага тоглолттой байсан учраас бол Эбсийн багийн эзэн бол ихэд түн чимээгүй байсан боловч нэг иймэрхүү Facebook пост стори хийснээр бол бас ихэд эргэж ирсэн л дээ. Тухайлбал Facebook тэр нэг иймэрхүү пост бичсэн. Энэ бол хахуусаа хинд хандаж юу хэлж байгаа нь бол маш ойлгомжтой байлээ л дээ. Ингэж байгаа. Тэгээ сайнтай нийлүү сарны гэрэл мууг дагуул могойн хорлол хамгийн ёс зүйтэй дүр гаргаж чад хамгийн балиар хар хил амтай нахаалны хар PR-ны бичлэг жаахан хүүхдээр хийлгэж цацаж бариад байдаг фанатууд нөгөө лаг мандаж явахт нь мөвчнгийн багийн эсрэг тоглохоор алж хижих гад байдаг инфлюенсер алиалагчдаа очиж багаа дэмжээч. Бага хүнд хэцүү үед нь урам өгөөч. Багт нь биш фанатууд нь гэсэн хуурамч гүлгнүүдэд хандаж хэлж байна. За нөгөө өндөр хөгшин банд очиж багаа дэмжээч. Хэцүү үед нь сэтгэлийн дэм өгөөч. Би л хизээч металлыг доош унаасаа гэж хүсэхгүй байна. Нэгэнт унвал буцаж гарч ирнэ гэдэг их л хэцүү. Үлдсэн 3 тоглолтод очиж багаа дэмжиж хар дүрсгэгчтэй би очиж хамт дэмжих үү гэдэг нэг юм пост хийсэн. Энэ бол яг угаасаа нэг металлын фэн бейс болон одоо металлын амбассадор эсвэл одоо дэмждэг молны танил хүмүүс ч юм уу те. Тиймэр хүмүүс хандаж нэг хийсэн юм ширүүн пост байлээ л да. Санаа нь болохоор яг багч муу байж болно. Гэхдээ та нар яга муу байсан ч нэг багаа ингэж орхиод байгаа юм бэ гэдэг тийм санаа тааруулсан юм хөө постыг бол бичсэн байлээ. Доор нь бас хэд хэдэн эвгүй комент л явж ирсэн. Тэр нь болохоор доор нь болохоор тэгэхээр ингэж байгаа байхгүй. Арчаагүй мө гүлгнүүд нэгэнч байхгүй шүү. Spotlight Horse гэдэг. Гута Eps багийнхаа групп нэг дэмжигчдийн группийг меншнээс очиж металлыг дэмжих хөөхгээд нэг комент бичсэн байсан. Мөн дэрэс нь Исламд болохоор вэр гүлгнүүдээ хэцүү үед нь очиж багаа дэмжиж гэснээр дараа нь болохоор тэгээ сайнтай нийлүү сарны гэрэл мөг дагуул могоор нөгөө лаг фанатууд инфлюенсүүд нь очиж багаа дэмжээч гэдэг нэг иймэрхүү сториг бол хийсэн байсан. Тэгээд мөн дээрээс нь бас рэпер Зээг бол ихэд зургийн металлын өмсгөлөө дэмжиж байгаа зургийг оруулаад дундаач намайг шаасан багаа дэмжээч гэдэг юм сторис бол мөн дээрээс нь та бүхэн сайн мэддэг MB Talk-ийн гишүүн эдрүү гахыг болохоор миний эсрэг сошиал буулыг компонд ажил өрнүүлээд байсан гүлэг яасан бэ? Ирж багаа дэмжиж би яах вэ? Энэ залуустаа урам дэм өгөөч гэдэг нэг юм иймэрхүү Instagram story бол хийсэн байсан. Тэгээд тухайн асуудал дээр болохоор яг металлын хувьд бол мэдээж угаасаа тоглолт боломж хол сүүлийн 3 тоглолтыг угаасаа яг үхлийн тоглолт байгаа. Энэ 3 дээр хожигдвол за ер нь л угаасаа доош уун ер нь ямарч хайраагүй доош уун ерөнхийд нь маш хэцүү байдалд орсон байгааг та бүхэн мэдж байгаа. За яг энэ одоо металлын хэцүү цаг үнэтэй давхцуулаад бас нэгэн бас одоо зүйл бас энэ болохоор бишрэл металл болон хаан банк бол хоорондоо бол хамтын ажиллагаагаа бол ихэд дуусгасан. Гэхдээ миний бодлоор бол яг анханасаа гэрээ байгуулахдаас ч юм яг өдийд бол гэрээний хугацаа дуусаад одоо тиймэрхүү байдлаар хугацааныг энэ хүртэл байсан гэдэгт бол би ерөөсөө итгэхгүй байгаа. Яг тэр хоёрын хоорондын хамтартын талаар ямтаач мэдээж энэс хэлээс нэг зүйлийг харж болж чинь ерөөдөө сагсан бөмбөгт бол багийн амжилт гэдэг ямар чухал вэ гэдгийг бол харж болж байгаа байх. Ихэд спонсоршип хүртэл ихэд бол тэ болох жоохот ингээд хамтралаа зөксөө хэмжээнд хүртэл ингэж багийн амжилт нөлөөлж ийн гэхээр яалтчгүй улсан бөмбөг бол багийн амжилтаас хамаарч байгаа шүү. Тэгээд ямар ч металлын хувьд хаан банк гэдэг бас маш том тийм маш одоо Монголын бас одоо эдийн засгийн хэдүү бил хамаагч. Тэгэхээр маш том ихэд гар зохиол бол тохиолоо гэж харж байна. Мөн дээрээс нь би яг нэг юм олж мэдлээ. Энэ болохоор та хэн мэдж байгаа шүү дээ. Bradford болон Абдул Малик Абу гэдэг тоглогч бол металл бол тоглож ирсэн. Тэгээд тухайн тоглогч ер нь яг тухайн цаг үедээ хэдэн төгрөгөөр одоо Монгол мөнгөөр хэдэн төгрөгийн цалинтай тогложсон би олж мэдлээ. Ингэжсэн юм байна. Bradford ч ердөө $8,000 импорт байсан юм шүү. Одоо бодоход ядаж барыг Bradford-тойгоо байсан болж гэж бодох шиг 8,000 ч одоо сарын нэг 25-6 сая төгрөг шүү дээ. Абу ч хөөе $12,000 их байсан юм байл шүү сарын. Тэгэхээр ч одоо Монгол мөнгөөр бас нэг 40 хэдэн сая төгрөгөөр ууг нь
20,000-ад ингээ 2 импорт айгүй гоё багтаацсан байсан юм байна лээ. Ben Simmons бол ямар ч абуугаас бол хамаагүй баг гэсэн шүү миний сонсноор. Угаасаа ялцчихгүй ихэдэ тиймэрхүү төвшний амирчин байлээ л да ялцчихгүй. Үн үстэй болохоор ягаад ч юм 15-20,000 $-ын бол угаасаа импорт бол биш бэлээ. Тэгээд адаглаад уг нь яг ингэж бодсон юм шиг л миний бодлоор бол металлынхаа ингээд удирдлын ихэнд ингээд жоохон үн багтаад ч юм уу боломжийн легондор явж байгаа. Яг плей-офф хэлэх үеэр одоо Terrell Brown бол $20,000 гэсэн шиг ингэж тэндээ ингэж илүү мөнгө хаяа гэж уулна төсөлжсэн байх. Гэхдээ дааш одоо энэ бүх зүйл яалтчгүй талаар боллоо ингээд удирдлыг дуустал Ben Simmons-тэйгээ тэгээд Вьетнам импорт тоглогчтойгоо удирдлыг бол дуусгаар болж гин тэгээд ямартаач нийлэл харамсалтай юм боллоо одоо металл явд. За бидний намтан ажилдаг Freshback болохоор цагаан сарын худалдаа хийсэн байна. Цагаан сард та бүхэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн за хэвийн бов, цагаан идэ, буу, зайраг, усундаа дашсан хүнс, үхэр хоньны махан одоо эдээний шүүсний багц ч юм уу те цагаан сар хэрэгтэй бүхэл төрлийн одоо угаалгын шингэн зэрэг одоо хүртэл бүтээгдэхүүнээс өөрийн хэрэгцээнд харуулсан та бүхэн сонгоод хөргүүлээд хүссэн газараа хөргүүлээд юм цагаан сарын бэлтгэлээ хангах боломжийг бол Freshback бол олгож байгаа юм байна. За мөн дээрээс нь хамгийн сонирхолтой нь болохоор та бүхэн $250,000 дээш одоо үнэтэй худалдан авалт хийсэн тохиолдолд хүссэн газараа хөргөлт өнгөн байлиг Freshback явуулдаг. Тэгэхээр би болохоор YouTube-ийн доор description хэсэгт линкийг байршуулж та бүхэн тухайн линк рүү ороод Freshback-аар цагаан сарын бэлтгэл хангах боломжтой юм шүү. Тэгээд Freshback is for you. Харин дараагийн бидний ярьсад болохоор бас холбогдож байгаа юм л да. Энэ болохоор ховч чонхрууд багтай холбогдож байгаа. За ховч чонхрууд багчин ихэд нэлээд явн чангараад байна уу тэгээд ховд хаан шонхрууд болж магадгүй гэдэг нэг юм шуум явж байгаа юм. Жишээ тухайлбал энэ болохоор хаан банк ирэхэд бол ховч чонхрууд багтай ингээд спонсоршипээр орж магадгүй гэсэн нэг иймэрхүү яриа бол явагдаад байгаа. Тэгээд яг энэ дээр болохоор нэг юм пост байсан л да энэ хэрэг үний юм өгсөн чинь доор нь болохоор ховч чонхрууд багийн тоглогч өсгөө болохоор наа чи худлаа шүү гэд комент үлдээсэн байлээ. Тэгэхээр би болохоор шууд зүгээр тулг коуч руу шууд өөрийнх нь Facebook руу бичээд асуусан юм л да. Яг энэ дийл үнэхээр болсон юм уу болоог юм уу? Хаан банк үнэхээр ховд чонхруудтай нэгдэж байгаа мөг асуусан чинь үнэн гэж хэлээ яг. Коуч юу тэгээ тамирчин нь болохоор яг худлаа гэсэн коуч нь болохоор үнэн гэдгээд яг үнэн худлааг нь бол би сайн мэдэхгүй наа. Хэрвээ тэгэхээр бол яг хаан банк мэдээж яг шууд бизнесийн зарчмаараа харсан л байх л та уусаа хожиж байгаа баг арай ирээдүйтэй баг ч юм уу те ховч чонхрууд гэж хараа тэгээд магадгүй бид те дараа жилээс ч юм уу ховд хаан шонхрууд гэдэг ийм багийг бол харахыг бол үгүйсэхгүй юм байл шүү. За тэгээд тулг коучудаас бас сүүлээд Facebook дээр бол нэлээд ихтэй байгаа. Боднос болон нэг юу хожигдсан шүү дээ. Бодностой маш ойрхон тоглоод нэг ховд хожигдсан. Энэ тоглолтын дараа бол нэг иймэрхүү утгатай постыг бол бичсэн байсан. За энэ ямархуу постн дээр ямархуу комент одоо сэтгэлээ үлдээсэн бай гэхээр бэлгүн гэдэг хүний пост байгаа. Энэ болохоор Хүйга Батхуйгийг давталж байхад нь 4-р хэсгэл scrub одоо алдаа байсан уу юу гэдэг нэг юм зураг бичлэгүүтэй юм тайлбартай юм дээр болохоор ингэж байгаа. Нэмэлт цаг сунгах юм энэ алдаан дээр яг урд талд нь гамбаяр шүүгч хараа зогсож байсан. Scrub 4 алдаатай 5 дахь алдаа байсан. Гамбаяр гэж шүүгч өнгөрсөн жил challenge үзийхэд техник өгнө бүр захиалгатай олон шүүлт хийж билээ гэх энэ дээр бүр сонсч байна та бүхэн. Захиалгатай маш олон шүүлт хийж билээ гэд. Ерөөдөө нэлээд бас жоохон бухимдангуу тэгээд энэ бол манай дээр ингээ байнгын ингээд болоод байна гэдэг талаас нь бол битсэн гэж надад бас харсан. Тэгэхээр энэ шүүлтийн хувьд бол бас нэг иймэрхүү асуудалтай байгаад байгаа юм аа. Яалч вэ? Ихэдээ сүүлийн тоглолтууд дээр бас нэлээд асуудалтай байгаад байгаа. Ялангуяа ховд чонхруудын тоглолтын дээр шүүлт юм алдаатай байна. Хэдүүлээ цаашдаа бас өөр ховдтой ямар нэгэн зүйлсийг бол ярилцсанаа. За тэгээд дараагийн сэдв болохоор ингэж байгаа. Манай бас одоо энэ шүүлттэй холбоотойгоор болохоор нэг шүүгч гисэн. Энэ нь болохоор ямар шүүгч вэ гэхээр тэгэхээр ихэдээ манай лигт маань ямархуу шинээр туршлагатай шүүгч гисэн байдлаар би бас мэдээлэл хүргэж бодож байна. Энэ нь болохоор Монголын спортын холбоо нь үндэсний дээд лиг дээр FIBA-гийн олон улсын шүүгч Серб улсын иргэн Владимир Ускович хүрэлцэн ирж ажиллаж байна. Тэрээр FIBA-гийн олон улсын шүүгч бөгөөд Серб улсын KCA лиг болон Европын лигүүдэд 2006 оноос хойш 2 дахь хулиалдаа ажиллаж буй юм туршлагатай шүүгч. Ихэдээ 20 жилийн ийм шүүгчийн одоо ийм туршлагатай хүм учраас би болох ямар ч шүүлтийн хувьд болохоор нэлээд бас шудрах шүүх байх, нэлээд мэрэгжлийн өндөр түвшинд шүүх байх гэж би бол энэ шүүгчийг бол харж байгаа. Тэгээд дараагийн сэдв бол хасын хөлгүүд багтай холбогдож байна. За Том ахныг яриа өгснөөс хойш нэг энэ сэдв юу жоохон бас явдлаа газар авлаа хэсэг. Энэ нь болохоор нэг хөлгүүч ингээд албаар хожигдод юм тооцоол хийж мэгээд хэдээр таараад нэдүүчлэндээ тэдээр таараад тиймэрхүү эртнээс юм тооцоолоо хийгээд юм fixed match period ингээд албаар хожигдод байгаа юм шүү гэдэг юмнууд яваад байгаа. Энэ дээр болохоор хөлгүүд багаас албан ёсоор ингээд тайлбар хийсэн байлээ л дээ. За тухайлбал тайлбар нь ингэж байгаа юм. За тайлбар нь ингэж байгаа байхгүй. За олон үнээс ирж байгаа асуултанд хариулж яг багийнхаа яг
official Facebook page дээр ингэж байгаа. Багийн тоглогч Ян Миллер нь тоглолтын үед гуйны урд булчин зохиуснаас болоод PRP тариа хэлгэж байгаа. Учир хөдөлгөөн хорьсон байгаа. Удахгүй талбайдаа гарна. Багийн холбогч сэргэлэн удирдал эхлэхийн өмнө мэдсэлд орсон тул тоглохгүй байсан ба 2-7 хоногийн өмнөөс эхлээд багийн амлалтад орж гисэн. Плей-оффоос тоглолтод ороод эхлэн гэсэн хүлээлттэй байна. За багийн нэвтрүүлэгч Бендерэ мөн бэртэлтэй байгаа бөгөөд имжлэгээтэй байгаа. Одоогоор талбайдаа хизээ гарах нь бол тодорхойгүй байна. За тэгээд багийн хувьд дараасан ойрхон тоглолтууд байгаа учраас аль болох тамирчдын тоглох минут амрах цагийг тааруулж байгаа ба бидний хувьд ямар нэгэн байдлаар албаар хожигдох гэдэг зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдгийхаа гэд иймэрхүү тайлбарыг үлбицсэн байна. Тэгэхээр ерөөдөө энэ сэдв бас нэлээд газар авсан л шиг байлээ л дээ. Хүлгүүд ингээд албаар хожигдох юм хэрэг. Би бол энэ дөр нэг тийм албаар хожигдоод байгаа гэж бол яг үүндээ бодохгүй байгаа. Яг гоо ганц нэг тооцоолын зүйлс бол мэдээж удирдлагын сүүлийн тоглолтууд хийх нь бол ойлгомжтой. Одоо нэг угаасаа гудар төрөг тусаад багууд за нэг 3-4 тоглолт үлдсэн байна. Тийм учраас яг гоо энэ дээр ганц нэг тооцоолж магадгүй. Түүнээс яг энэс өмнөх саяны тоглолтууд дээр бол нэг юм тооцсон юм бол байхгүй байх гэж би бодож байна. Яг тэгвэл Дархан United багийг яг хүмүүс юм нэг underrated нүдээр харж магадгүй Дарханд нэг хожигдсон ш нэг 12 доноо очлоо. Тэгээд тэр тоглолтноос ихэд нэг иймэрхүү яриа гарсан. Тэгээд ер нь хожиж болно ш дээ. Яагаад хожиж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол миний бодлоор хүлгүүд бол фикс матч бол хийгээгүй байх. За мөн дээрээс нь хүлгүүдийн хувьд болохоор та бүхэн мэдж байгаа Фредерик Клишиг бол игнэнд нэгсэн. Энэ бол гэхдээ ердөө эхний ээлж нь бол ганц тоглолт. Хэрвээ ECL-ийнхаа сүүлийн тоглолтод хожиж чадвал дараагийн тоглолтоор бол Макоула хамт авч явах юм байлээ. Тэгээд Клишиг хувьд болохоор нэлийн форм өндөртэй турж мурцсан ирсэн л гээ. Яаж ч та бүхэн харсан бол нэлийн формтой эвгүй байгаа л гинлээ. Цааш нь тэгээ удахгүй тэгээ бас хэдүүлээ одоо ECL тоглолтоор бол хүлгүүд багийг бол ерөөсө хожосоо л гэж бүгдээрээ дэмжирэй гэж би бол уриалж байна. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За бидний дараагийн сэдэв болохоор Сэлэн боднос багтай холбогдож байна. За нэг юм ишлийг шууд эхлэж бодож байна. Набах амжилтлаг байгаа. Хэдүүлээ бас те өглөөс ирэхгүй байгаадаа бол бас сэрүүлгэндээ ашиглаж болохоор бас бичлэг хийсэн байгааз. Тэгэхээр явартаж плей-офф төгч набах нэг юм пост хийсэн байлаа. Мөн дээрээс нь Ахмадын мэдээллийг ч юм уу те одоо нэг юм багийн холбоотой мэдээллийг бол ихэд Сэлэн боднос багийн пэйжэс биш бол багийн эзнээс нь бид нар илүү хурдан авах боломжтой гэдгийг энэ постоор л харуулж байгаа юм л да. Энэ болохоор ингэж байгаа байхгүй шууд өөрийнхөө personal account-ийн coach Neto болохоор Ахмад Junior хуруундаа бэртэлтэй учраас эмчийн магадлалгаар өнөөдөр тоглоагүй тэр тоглохыг хичээсэн. Бас тоглохыг хичээсэн гэж шүү. Тэгэхээр цэрэн бас их тодруулаад бичсэн байлээ. Тэгээд иймэрхүү боцогч уг нь багийн official page-с оруулах хэрэгтэй юм болоо л гэж миний хувьд бол хараад байгаа. Тэгээд тааш тийхгүй байгаад нэг юм пост. Мөн дээрээс нь Сэлэн боднос бол нэг иймэрхүү тайлбартай постыг бол хийсэн л дээ. Энэ болохоор за бодносын эзэн болохоор нэг иймэрхүү постыг бол бичсэн байлаа. Энэ болохоор нөхөрсөг сануулга гэдэг. Scrap-ийн зургийг Сэлэн бодносоос зөвшөөрөл авалгүй зар шүтэлчилгаанд ашигласан нэгэн байгууллагын постыг бол устгуулсан тамирчиндаа гэрээ байгуулсан гэрээгээр түүний Монгол дахь бүх зураг бичлэг ярилцлагууд багийн эмчим мөн ямар нэгэн байдлаар зар сурчлагаан тоглохоор бол бодон спорт менежмент ХХК-гаас бичгээр зөвшөөрөл авч байж шийдэгдэх гэрээний залтын зөрчил нэлээд олон тэгтээ ам долларын торгуултай яригдах тул элдв бэлгэсэлт өгч зураг авах нэрээр сурчлагаа хийж санаатай санамсаргүй байдлаар манай тамирчдыг болон өөрийн компани эрсдэлд оруулж зөвхөн скрапч биш үүнд бүгийн казанс мөн хамаарна оруулахгүй байхыг бол нөхцөлөөр сануулж байна. За эцэст нь хэлэхэд тамирчдыг зар шулгаанд ашиглахаар бол бидний нээлттэй бизнесийн зарчмаар аль алиндаа өгөөжтэй шударга хамтран ажиллаад бэлэн байна. Энэ талаар ингэж холбоотой ингэж байгаа шүү гэдэг ийм билээ. Санаа нь болохоор яг хөө би энийг бол ер нь бол жоохон зөвтгөж байгаа шүү. Яагаад гэвэл Scrapch одоо сарын $100,000 би өмнөх дугаар дээр хийсэн дээ. Сарын би сонсоод $40,000 үнэтэй Ливонергээс сонсон. Тэгэхээр мэдээж бас иймэрхүү их төсвөр авчиж байгаа тохиолдолд бас тухайн тамирчнаа те үнэхээр компаниуд ярилцаад зураг авалтанд оруулах ч юм уу те тиймэрхүү байдлаар хамтран ажиллах хүсвэл яалтчгүй багаас нь зөвшөөрөл авах ёстой. Энэ бол би бол энэ дээр бол ялах 100% ихэд бас санал нэг байгаа. Яг бол энэ тамирчтай ардах цайлан хөс бас ямархуу хэмжээнд байдаг багийн төсөвт яаж нөлөөлдөг вэ гэдгийг бас тодорхой хэмжээгээр бас мэдэх учраас миний хувьд энэ пост бол яг 100% бас санал нийлж байгаа шүү. За тэгсэн чинь бодносын бас фэн групп дотор нэг хэм пост явж байхаар би бас энэс ярих гэж бодсон юм л да. Энэ болохоор ингэж байхгүй. За ингээд за нэрээ л нууцлсан хүн байгаа. Энэ зүрийг нэг уншичаад Монголын сагсан бөмбөг яг үүндээ бүгд манай бодносын эсрэг юм байна уу? Сагсан бөмбөгтэй холбоотой бүх групп дээр манайхыг муулаад сууж байхын
Олимпик гэхээр бүх дэлхийн USA-ийн эсрэг болдогтой адил there will always be bottoms. За энэ ч ярина. Олимпик гэхээр бүх дэлхийн USA-ийн эсрэг болдогтой адил гэж шүү. Чи бүр шууд USA-тэй яаж яана тэг яг уу бодносыг бол нэг бид нар нэг юм одоо ялгарлаад ч юм уу тэгээд байгаа юм ерөөсөй байхгүй. Яалтчгүй одоо зарим нэг те багийн эсний гаргаж байгаа пост ч юм уу тиймэрхүү зүйлс нуусаа нөлөөлж байгаа учраас л яг гоо зүгээр хүм бодносын фэн бейс бол тийг санаж байгааг бол би бол үгүйсэхгүй гэж бодож чинь тэгээд намартаа бодносын болохоор юм байла бид дараагийн хэсэгт болохоор саяхан та бүхэн харсан бол H-Chips багийн тамирчин дүлгэн болохоор Исрам өсөрөд нэг ийм story-г бол хийцэн байсан л да. Энэ нь болохоор ямар story байсан бэл тэгэхээр ингээд ийм FIBA-гийн эйженттай зураг авахулсан яг нэг юм ярилцах сайхан байлаа гэдэг. Энэ ямар хүн юм бэ гэсэн юм Солонгос FIBA-гийн яг албан ёсны эйжент юм байлээ л. Тухайлбал Солонгос, Япон тэгээд Филиппиний зах зээл ерөөдөө ингээд тамирчдыг одоо хооронд нь эйжентийн болж ажилладаг нэг юм хүн бол дөгтөө бол уулцсан байлээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар яриа болсон юм би сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээж магадгүй тэр тухайн эйжент бол те Солонгосын зах зээл рүү ч юм уу эсвэл Аз ямар нэг улсын зах зээл рүү тоолох боломжтой шүү гэдэг санааг бол хэлсэн л байх. Яг уусаа хилээг өнгөрөх боломжгүй тэгээ ямар тач яг дөг бол хэсэгтээ бол Монголоо тоглоно гэсэн байгаа. Гэхдээ мэдэхгүй шүү дээ. Хэдүүлээ юу болооч үлээ ямар хуу саналууд ирээжлээ ямар хуу боломжууд гарч ирлээ бэлээ ямар тач тэгээд энэгээр юу харж байгаа нэхэ одоонослоо манай тамирчид ер нь гадны эйжентүүдийн нүдэнд бол өртөөд гисэн байх шүү гэдэг мессеж уу шууд л хөрөж байгаа юм л та. Бидний дараагийн ярилцах тоглолт болохоор саяхан болсон Дархан United болон Falcons тоглолтын талаар ясаад бэлэн болоод байна. Ихэд 93-87 гээд Falcons бол эцсийн мөчт бол Дархан United хожигдсон. За Нээсэн гэдэг тамирчингүй би бол улирлын төвч ирэхэд яриаггүй яалтчгүй. Яг бол биний хүлээлт болохоор за Дархан ирэхэд ингэж байгаа яг плей-офф төхөөд эхлэхээр би бол Нээсэн яваал онд нь сайн импорт авчрах гэж бодсон чинь ирэхэд бол Нээснээ бол улирлыг дуусгах юм шиг байна. Bryce Jones хоёртой Нээсэн ч бас ирэхэд чимээгүй л болохоос хийгээ явдаг залуу байлаа шүү. Тухайн тоглолт нь бол 28 оноо 7 самбарыг бол авцсан байсан нь. Харин Бат хуйг болохоор тухайн тоглолт нь болохоор 20 оноо тэгээд 58% филд голд орол тоглолтыг бол өндөрлүүлсэн байлаа. Үндээс нь цаачинд хожигсныхоо дараа бас Instagram-да нэг иймэрхүү сториг бол хийсэн байсан л та. Энэ болохоор ерөөдөө яг шүүгч тандаж хийсэн юм стори байсан. Энэ болохоор ингэж дараа нь манайхаа яг ингэж шүүгээд хожуулна гэж найдаж байна өвжи бро гэд яалтчгүй эцэг мөчд бас шүүлтэй холбоотой хиддэг асуудал бол гарсны өвд бол гарсан. Тэгээ энэ дээр бол ямар ч цаачин бол жоо бохомдгол байгаа юм шиг байлаа. Тухайн тоглолтод та бүх харсан бол за тэр өсвөгийн Bryce Jones дээрээс нь тоглолтыг харсан уу. За тэгээд энэ жил угаасаа rookie of the year ер нь тодорхой болцсон гэдэг би сүүлийн хэдэн дугаарч ярьчуу. Өсвөгийн хувьд яалтчгүй л энэ жил өөрийгөө батсан жил байлаа да. Тэгээд дараа жил төвөнд бол хэдэн саяын гэрээ эрхийг бол өстой бурханд мэдэх. За бидний дараагийн ялах сэдв болохоор бид тэр нөө BK дээр нэг юм хөгжилтэй санал асуулгыг явуулсан юм л юм. Хоёр дээр тэрний дороос нэлээд хөгжилтэй комментууд байлаа. Захиныхаа нь болохоор яхаа ингэсэн. Яг өнөөдрийн байдлаар улирлын MVP шагналыг аль нь авах магадлал өндөр вэ гэж. За хэрвээ Том яг лайк, за дүлгөөн бол зүрх дараарай гэдэг нэг иймэрхүү зөв би яг маазраад нэг иймэрхүү постыг бол оруулсан байхгүй. Тэгсэн чинь энэ нэг реакшн тавь. За 1000 хүн бол реакшн дарсан хамгийн сонирхолтой нь заяа. Угаасаа ерөөхдөө энэ улирал авах магадлал өндөртэй дөөгч тийг уусаа энэ дээр лайк нь их үлээ. Тэгэхээр Том яхын фэн бейс бол яа хүчтэй энэ одоо Том яхын одоо энэ тийм лайк нь бол баг нэг дахин их байгаа байхгүй энэ зүрхнээсээ. Тэгэхээр энэ доор нь бас Том яхын эхнэр болохоор комент үлдээсэн байсан л да. Энэ тухайлбал нэг хөгжлөг комментсэн. Юу худлаа юм хийгээ манай нөхрийг хил аманд оруулаад байна энэ ч одоо болцохоо гэсэн чинь тоор нь Brothers хийсэн болохоор найз ихтэй лайка бол дарцсан байна гэ. Яалтчгүй би ороод дарсан бас лайка дарцсан байлээ тэгсэн чинь тэгээд доор нь дахиад худлаач үнэн чи ийм тохиолдол лайк дарна гэдэг. Тэнгууд доор нь дахиад нэг комент байсан л да. Энэ нь болохоор Dreamy Photos гээд хаянаас болохоор Том-ийн эхнэрийг меншинж байгаа. Тэр харж байна уу? Эхнэрт нь хүртэл тэнийг санагдаж байна ш. Гэтэ шургаж байгаа ч юм биш. Энэ угаасаа зохион байгуулалтаа пост байна. Харьцуул гэснээр инээж байгаа эможи энтер оруулчихсан чи доор нь болохоор Том-ийн эхнэр болохоор одоо тэгээд гимгүү байгаа нөхрийг минь бөөнөрөө хараагаад ороод ирнэ ш. Айгүй бол гизүү штэ гэсэн чинь доор нь Brothers хийсэн болохоор Don't worry he doesn't have a hater гэдэг. Битээс заа угаасаа тэр бол үзий ядагчгүй гэдэг. Гэсэн чинь доор нь тэгэхээр тэр Jimmy фотос болохоор Tommy чинь no enemy штэ гэсэн чинь эхнэр нь болохоор бас байхгүй байсан бол би хэрүүлч нэр зүүхгүй байхгүй юу гэд. Ямар ч тач тиймэрхүү пост бослоо. Энэс яалчгүй харагдаж байна. Монголын сан бөмбөгт эзэлж байгаа байр суурь, fan base хүндлэл бол яалчгүй бас энэ постаар би бол харж ийл гэж бодож байна. За дараагийн пост болохоор бүр сонирхолтой. За энэ ямар пол байсан бэ гэхээр хамгийн өвөрмөц шидэлтийн техниктэй тоглож ялна вэ гэдэг дээр би болохоор Mackenzie Moore бол лайк дараарай. Дэлгэрний юм бол зүрх. За Инхотын дүлгэн бол вау. Минд баяр бол тийм хааг дараарай гэдгийгсэн чинь энэ дэр бол яалтчгүй
Mackenzie Moore бол энэ листийг бол тасархаад хэрэгүүлсэн л дээ. Энэ болохоор хамгийн өвөрмөц шидэлтэй шүү. Би ерөөсөө юм ugly shot мод юм тиймэрхүүлээр яриаг хамгийн зүгээр өвөрмөц шидлийн техниктэй л гэсэн. Тэгээд энэ дээр бол нийт 700 эдэн хүн бол саналаа өгсөн мэт. Энэ дээр бол яалтчгүй 500 одоогийн байдлаар бол 580 бараг 600 бол Mackenzie Moore бол илт давуу тэргүүлж байна. Харин та эдийн бодлоор Монголын дээдлийн хамгийн өвөрмөц шидэлтэй тийм шидэлтийн техниктэй тогтч Шинбэ талаар докюментт бол санаа бодлоо үлдээгээрээ. Энэ жил 10 жилийн өн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорох нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс сэрэл хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. Бид дараагийн тоглолт болохоор саган болсон Broncos болон Bodens-ийн тоглолтыг за би энэ тоглолтын хувьд бол маш их хүлээсэн. Ягаад гэвэл Scrabble ихэнхдээ ирээлтэй бүх багийн эсрэг 30-40 аваад ингэдсэн бол би яг хөлгүүдийн эсрэг яг систем суурилсан яг иймэрхүү контендер хэмжээний багийн эсрэг яаж тоглохыг харахыг маш их хүсэн. Гэтэ Scrabble хийсэн 28 он авсан тухайн тоглолт нь. Харин Ахмадын сэтгэл зүй бол ихэд Америкт бол байгаа юм шиг байлээ. Миний харсаар бол тухайн тоглолтод бол Ахмад бол нийт 3-аас 10 шидэж нэг хийсэн байлээ. Дундын заны давталгаа 5 удааны давталгааны бол бас нэг хийсэн. Ер нь цаачин бол угаасаа сэтгэл санаа нь аль хэдийн явцсан байлээ. Угаасаа гэрээ нутахгүй дуусна 3 дугаар тойрог дуусчин. Тийм учраас цаачин бол нэг л өөртөө нэтгэлгүй ч юм уу шидэлт нь одоо унаагүй өдрөж байдаг л. Гэхдээ энэ ч одоо удирдлын хийдэг тоглолт үлээ. Бодос багтаа хэр удажлаа. Тэгээд яага бэртлээ байгаж би сонсон эрх өрөөний тэгээд ямар тач сэтгэл санаа бол Ахмадыг хол явцсан л байлээ дээ. За харин Барса тухайн тоглолтод бол 10 оноо 8 самбар 15 ассистийг өгсөн байна лээ. 15 ассист хэрэг 2 самбар авцсан бол triple double хийх байсан. Тэгээд би бол албан ёсоор угаасаа хэлээд байгаа ш. За MVP ярианд угаасаа Барса ороод ирсэн шүү. Барса бол яриадах хэвээр ерөөдөө бараг Эрдэнэ цогтоос жил өнөөлөл би бол Барсаг бол MVP-ийн төвшөнд бол яригдана гэдэгт бол 100% итгэлтэй. Тэгээд багийн амжилтанд одоо ингээд нэг рүү ороод ирлээ. Тийм учраас би бол ихэд нэглээлийг ороод ирэх гэж бодож байна. Тэгээд мөн дэсн тухайн тоглолтын тэгэл хамгийн гол үзүүлэлт нь уус юу л вэ шүү дээ. Боднос багаараа нийт тухайн тоглолтод 15 ассист багаар өгсөн бол Broncos 26 ассист өгсөн байсан. Уус бүгд ISO тоглоод ивэл уус хожихгүй те. Тийм учраас амартаач тухайн тоглолтод бол магадгүй нэг талаар бол Боднос маш хэрэгтэй ажил байсан байхаа. Плей-оффын өмнөх юм сайн багтад тоглож байгаа Scraps нь ихэд мэдэрмжсэн баг. За ихэд намайг болохоор яг хязгаарлах юм гэхэд манай бусдыг хязгаарлаад ихэд ингэж хожоод ах юм шүү гэдэг бас тиймэрхүү филинг авсаж өгөөсгүй. Тэгээ миний бодлоор Боднос маш хэрэгтэй тоглолт байлаа л гэж харж байна. Тэгээд бидний сүүлийн ялц сэдв болохоор хэдүүл өнөөдрийн байдлаар standings-ыг харцгаая. За өнөөдрийн байдлаар standings болохоор загсан хөлгүүд баг бол тэргүүлээд гисэн 18 хожиж 7 хожигдолтой. Одоо тэдэнд бол 2 тоглолт үлдсэн байна. За 2-т BCH Knights, 3-т Apes, 4-т Эрдэнэт, 5-т Сэлэнг, 6-т Brothers, 7-т Шонхрууд, 8-т United дархан, 9-т Mongolians, 10-т Metal гээд за ер нь баг яач удаа Mongolians бол одоо яг нэг хожигдлын илүү байгаа л да Metal-аас тэгээд дархан бол 9 хожоод 10 хожигдсон байгаа. Сүүлийн 2 тоглолтод дараалаад хожигдчихлоо. Ховд бол сүүлийн 4 тоглолтод дараалаад хожигдсон байна. Тийм учраас сүүлийн 7-оос 10 дугаар байрны өрсөлдөөн бол ер нь нэлээд лигүү болж байгаа шиг байна. Тэгээд магадгүй нэг эдний хоорондоо байр солилцсон асуудал гарах байх. Одоо эхний 3 бол угаасаа тодорхой болчлоо. Тэгээд манайхан уртаж плей-офф төгч чинь хамгийн сүүлд миний хэлэх зүйл болохоор уртаж одохгүй те ESL тоглолтыг бол Монголд хүлээн авах гэж байна. Асуулт баг болохоор Токио Алварк багийн эсрэг тоглох гэж байна. Тэгэхээр тухайн тоглолтыг бол бүгдээрээ ч үзээрэй. Эхний 500-д бас Bronx-ийн юм T-shirt-ийг бэлгэлэх юм билээ. Тийм учраас хэдүүл ордон тэр чигийг улаан болгоцгоо. Тэгээ Bronx-ыг оч дэмжээрэй. Манай энэ дугаар ингээд өндөрлөж байна. За өнөхөөс өмнө хэдүүлээ Cool Kicks болон хамтаа үзье. За Cool Kicks Shop-ийн өнөөдрийн болгоноор болохоор 2 пүүзийг бол онж яхад бол бэлэн болоод байна. За эхний пүүз болохоор Anta Shockwave 7 Lava гэдэг энэ өнгийг бол ялцад бэлэн болоод байна. За тухайн пүүз нь болохоор яадаг вэ гэхээр пүүз рүү орохоос өмнө хэдүүлээ эхлэх нэг юм түүхийг сонсож байна. Энэ болохоор ингэсэн юм билээ. Kyrie Irving болохоор Nike-тэй гэрээгээ тусах та бүхэн мэдж байгаа те. Тэгээд Anta-тай гэрээ байгуулах хүртлээ гэрээгээ байгуулчаад анхны пүүзийнхаа нэг одоо дизайн эдрэгээ бүх юмыг өгчөөд бэлэн болох хүртэл нь болохоор энэ Shockwave 7-г бол хэсэг бол өмнөж тоглосон та бүхэн бас салбар дээр бол харсан хүмүүс анзаарсан хүмүүс бол анзаарсан байж магадгүй ямар ч тач Kyrie болохоор энийг бол хүмүүс тоглодог байсан. За тэгээд Anta-гийн хувьд болохоор мэдээж том пүүзийн болохоор хамгийн нэгт болохоор маш үн боломжийн пүүз юм байлээ. Чанар сайн мөртлөө үн боломжийн. Надад болохоор хамгийн таалагдсан зүйл нь болохоор энэ уулынх нь нумарсан байдал надад маш
таалагдсан. Тэгээд хийцэн явдал болохоор надад нэг юм агандаа арчаа би нэг гүйлтийн пүүж болгож бодж үзээ. Яг яалч би кул киксээр очиод энийг авахтаа зөвхөн энэ нэг юм сайн пүүж юм уу гэдэг өмсч үзэн чи яалтчгүй бас хөлт нилээн хөвтөх хамгийн гол нь ийм л юм билээ. Одоо нэг зарим пүүжнүүд хитрхийн одоо юм найрхан байдаг ш. Жохон ингээд хөлн өргөн өмсч юм уу өмсгөхөр ингээд зарим пүүжнүүд ингээд жохон нарийнад байдаг бол тухайн пүүжний хувьд болохоор нэлээ өргөн загвартай тийм учраас ихэд ямар ч төрлийн одоо хөлний хөвтэй байсан хүнд бол энэ пүүж бол надад бол маш хоос санагдсан. За тэгээ кул кикс би дээр болохоор 40-46 сайз нь бол бүгдээр худалдаалагдж байгаа юм байлаа шүү. За тэгээ бидний хамгийн ихний онцлог пүүж болохоор Anta Wave 7 Shock гэдэг пүүж бол байлаа. За бидний дараагийн ярилцах пүүж болохоор за Curry Under Armour-тай хийсэн пүүжний 11 дахь загвар Girl Dad гэдэг үеийн бол онцлог бэлэн болоод байна. За тухайн пүүзийг ярихаас өмнө эхлээ би Under Armour-ыг ярих нь зүйтэй баг. Curry-г бол ямар ч тач Under Armour тэйсэн гэрээгээ тутсан. За тэгэхээр ерөөдөө дахиж энэ Under Armour-ын 11 гэдэг загвар бол дахиж худалдаанд гарахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ пүүз бол магадгүй цаг хугацааны ихэд бол яг Kyrie-гийн пүүзтэй адилхан нэлээд үн өсөх байх. Тийм учраас та бүхэн одоо яг байгаад дээр нь бас энэ Under Armour-ын гоё пүүзүүдийг бол бас аваад хадгалаад ч юм уу гоё өмсөд хэрэглээсэй гэж би бол бодож байгаа шүү. За тэгээд хэдүүлээ шууд нэрнээс нь орё л да. Girl Dad гэдэг нэртэй. Энэ нь болохоор мэдээж Steph охиндоо зориулсан нэр нь. Гэхдээ энэс илүүтэйгээр энэ нь болохоор ихэд өөрийнх нь юм creativity болон одоо хүч чадлаас юм inspired хийсэн юм одоо пүүз гэж байгаа байхгүй. Тэгэхээр Curry-г ямартаач энэ пүүзийг бол маш олон тоглолтод өмссөн байдаг. Тэгээд эмэгтэй өмсгөд бол маш мэдээж маш гоё харагддаг. Мөн дээрс нь юм Under Armour-ийн юм flow гэдэг уулны юм технологи байдаг. Ялангуяа юм боловч энэ болохоор маш хөнгөн санагдуулж байна. Мэдээж зуурт бол маш сайн санагдаж байна. Надад бол энэ Curry-год яхаа миний хувьд болохоор яхаа Curry өмсөж байгаагүй. Гэхдээ хөвчлэн бас тийм манай эмэгтэй тамирчид бол юм Curry өмсөж байгаа бол их харагддаг надад бол. Мөн дээрс нь энэ Curry 11 Girl Dad болохоор айгу нэр нь л юм meaningful утга учиртай юм байлаа л дээ. Жишээлбэл нэг Kobe болохоор тэгчихсэн ш нэг удаа илэхтэл болохоор би тэгэхээр 5 юм охинтой болох бэлэн байна. Би бол юм Girl Dad гэдэг. Би бол юм одоо охтуудын ааваа гэм тийм аавын охин гэдэг нэг иймэрхүү одоо үзэл сурталч юм бол хэд дээр бас нэлээд алдартай авсан. Тэрнээс бас нэлээд inspire урам зориг аваад бол тухайн нэрийг бол өгөөд иймэрхүү өнгө загвартайгаар бол гаргаж ирсэн юм байлаа. За тэгээ Cool Case-д болохоор 38-аас 45 сайз нь болохоор бүх одоо сайзаар худалдаалж байгаа юм байна. Girl Dad яв тэгэхээр та бүхэн хэрвээ одоо бас Валентин болох чинь те өнгөний та бүхэн магадгүй хайртай найз хүн чинь сакс мас тоглодог бол би бол Girl Dad-ийг санал болгож байна. Powered by Airplane. Айлын хөгжиж